Эрчимчний үнийн өсөлт инфляцийг иргэн одоо сэргээх цаашлаад стагфляц үүсгэх эрсдэл бол дагуулж байгаа гэдэг олон улсын валютын сан зэрэг томоохон байгууллагуудаас анхааруулж эхэлж байгаа шиг байна. Ерөнхийдөө инфляц эрчимцнэр холбооны нөөцийн банкны цаашдын шийдвэрт хэрэг нөлөөлөх. За үүнийг дагаад бас Монгол зэрэг улсуудад одоо зээлийн санхүүжилтийн өртөг нэмэгдэх зэрэг бодит эрсдэл байгаа болов уу гэж та харж байгаа юм. За тэгэхээр одоогийн ойрхон тойрондод үүсэж байгаа энэ геополитикийн нөхцөл байдал бол яг санхүүгийн зах зээлд одоо тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа хамгийн чухал хүчин зүйл байгаа. За тэгээд шинжээчдийн хамгийн гол одоо төвлөрж ярьж байгаа асуудал бол инфляцийн дарамтын асуудал байгаа. Тэгэхээр эрчим хүчний их усүрийн нийлүүлэлтийн одоо тасалдал, за үүнийг дагаад газрын төсний болоо одоо байгалийн үнийн өсөлт нь өөрөө инфляцийг одоо нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр өөрөлдөх юм бол инфляц өөрөө нэмэгдэнэ гэдэг маань дагаад улс орнуудын төв банкуудын бодлогын хүүг цаашаа бууруулахгүй хэвээр хадгалах, за эсвэл бодлогын хүүг өсгөх нөлөөг үзүүлнэ гэсэн үг. За тэгээд Америк нэгдсэн улсын өөрийнх нь одоо засгийн газрын үн цасны одоо тогтоож байгаа хүү маань өөрөө дэлхийн санхүүгийн зах зээлийн яг энэ бенчмарк хүүгийн түвшинд маш чухал нөлөө үзүүлдэг. Тэгэхээр бусад бүх улсуудын бенчмарк хүү буюу бодлогын хүнд нөлөө үзүүлнэ. За тэгээд үүнийг дагаад улс орнуудын одоо олон улсын зах зээлд гаргасан бондын өгөөжүүдэд шууд нөлөөллийг үзүүлэн явдаг. За ялангуяа emerging market буюу одоо хөгжиж байгаа орнуудын бондын хүүгийн өгөөжийг бол одоо бас маш чухал юм нөлөөллийг үзүүлдэг байж байгаа. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн бенчмарк хүүгээр дамжиж нөлөөлөл нь хүчтэй орж ирэх болов гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр боны зах зээлийн талаар асууж бодож байна. Сая Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын зардлыг бас нэмэгдүүлэх талаар хэлж байна гэсэн мэдээлэл гарч ирсэн байгаа. Зоос Канада зэрэг улс орнуудын үед ч гэсэндээ нэлээдгүй өндөр дүнгээр зардлаа нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл гарч ирсэн л да. Тэгэхээр ерөнхийдөө бол зардал нэмэгдснээр төсвийн алдагдал нэмэгдэх. За ялангуяа Америк нэгдсэн улсын үед бол 2 дугаар сар төсвийн алдагдал нь буурах хурд нэлээдгүй буурч ирсэн гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр төсвийн алдагдал нэмэгдснээр бонд зэрэг одоо энэ тогтмол өгөөчтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн хэрэгсэл юу н ямар байдлаар одоо нөлөөлөх бол ямар байршил. За энийг би жишээ олгоод Монголын зах зээл рүүгээ жоохон холбоо тайлбарчээ. Гэхдээ яг одоо үүсэж байгаа нөхцөл байдал маань геополитикийн нөхцөл байдал маань одоо эрчим хүчний одоо гол түүхий бодлого одоо газрын тас одоо байгалийн үн өөрөө цаашаа хэр удаан өндөр түвшингөө барих эсвэл цаашаа өсөх үү гэдэг одоо хөдөлгөөн маань хэр хугацаанд өргөжлөх үү гэдгээс хамаарат Монгол руу хэр одоо нөлөөлөл орж ирэх үед нь ялгаатай байна. За гэхдээ үндсэндээ энэ урт хугацаанд удаан өргөжлөх юм бол одоо Монгол жишээ нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг. За тэгэхээр одоо энэ эрчим хүчний гол одоо түүхийд за газрын тосны нийлүүлэлтийн гол нөлөөлөл маань хотын зах зээл рүү нэлээд хүчтэй орж ирж байгаа тий. За жишээ нь одоо орон зайг хоолоогоор дамжиж өнгөрч байгаа одоо нийлүүлэлтийн 45% нь одоо хятадын зах зээл рүү нөлөөтэй байгаа. Тэгэхээр хятад өөрөө эрчим хүчний хэрэглээнийхээ 75%-ийг яг импортоор хангадаг. За энэнийхээ одоо 60% зөвхөн орон зайг хоолоогоос хамааралтай байна гэсэн үг. Тэгэхээр үүнээс үүдээд одоо газрын тоос байгалийн аль алийнхын үн дээр юм өсөлт явж байгаас үүдээд хятадын аж үйлдвэрийн салбар руу одоо хурд нь удаашрах нөлөө үзүүлнэ. За тэгэхээр гол түүхий үед буюу одоо Монголоос экспорт хийгдэж байгаа нүүрсний одоо нийлүүлэлтээр одоо өөрчлөлт орж ирнэ гэсэн үг тийм. Тэгэхээр манай одоо төсөв маань өөрөө алдагдaltaй батлагдсан байж байгаа. Тэгээд дээрэс нь энэ эффект маань одоо экспортын хэмжээнд нөлөө үзүүлэх юм бол эргээд экспортын орлого буурах нөлөөг үзүүлнэ. За гэхдээ нөгөө талаасаа бас нэг эерэг нөлөө орж ирж магадгүй үзүүлж байдгүй гэхээр эрчим хүчний салбарыг одоо гол одоо бүтээгдэхүүнүүдийн нэг нүүрсний үн рүү бас эерэг нөлөө тодорхой хэмжээнд орж ирэх магадлал бас байх боломжтой. За тэгэхээр үний өөрөлдөх юм бол экспорт хийж байгаа гол бүтээгдэхүүний үний өсөлт нь эерэг нөлөөтэй. Гэхдээ нийлүүлэлтийн хэмжээнд сөрөг нөлөөтэй. Гэхдээ энэ хоёрыг харьцуулаад үзэхээр нийлүүлэлтийн хэмжээ маань илүү их нөлөөг үзүүлж байгаа гэсэн үг. Нийт дүнгээр бол одоо экспортод сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. За нөгөө талаасаа болохоор бас орон зайг хоолоогоор дамжиж өнгөрч байгаа гол түүхийн эд маань азотын бордог явдаг. Тэгэхээр энэ маань нөгөө Азийн одоо хүнсний салбар руугаа нөлөөлөө авчиж байгаа. За тэгэхээр мөн одоо импортын бүтээгдэхүүнүүдээр дамжаад импортыг нэмэгдүүлэх те үнийн дүнгээ нэмэгдүүлэх эффект үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр төсвийн алдагдaltaй байгаа нөхцөлд одоо экспортын орлого буурах, импортыг нэмэгдүүлэх гэдэг маань эргээд нөлөөг эдийн засгийн үзүүлнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр өөрөлдөх юм бол инфляцийг нэмэгдүүлнэ. За үүнээс үүдээд төв банк маань одоо Монгол Улсын төв банк маань бас бодлогын үгээ чанга хэвээр барих те бодлогын үгээ бууруулахгүй цаашаа нэмэгдүүлэх за эсвэл өөр арга замуудаар одоо мөнгөний хатуу бодлого баримтлах магадлал маш өндөр гэсэн үг. За тэгээд энийг даахаар мөнгөний хатуу бодлого баримтлна гэдэг маань хадгаламжийн хүү болон зээлийн үгээр дамжуулаад ер нь зах зээлийн нөгөө бенчмарк хүү Монголын зах зээл дотроо ч гэсэн нэлийн одоо өндөр түвшинд хадгалах магадлалтай гэсэн үг. Тэгэхээр хадгаламж зээлийн хүүгийн нөлөөн дээр ийм нөлөө үзүүлж байгаа учраас дагаад дотоодын бондын үнийн өгөөж дээр бас буурахгүй байх юм хүлээлтийг бий олох боломжтой.
хөрөнгөний зах зээл талаас нь харах юм бол ойрох дорнодын зөрчилдөөний бол маш ерөөхдөө батлан хамгаалахын салбарын хувьцаанууд хамгийн их өсөлттэй дүр зураг ажиглагдаж байгаа шүү. За батлан хамгаалахаас гадна ерөөхдөө хөрөнгө оруулагчдын хувьд ямар салбар одоо хөрөнгө оруулагчдын хувьд илүү одоо юу гэх юм эрсдэл багтай хувилбар байж болох боломжтой юм байна. За хөрөнгөний зах зээл дотроос за хувьцааны зах зээл гэхээс илүү бас нөгөө нийт санхүүгийн эрсдэл гэдэг утгаараа авч үзэх юм бол за түүхэн үеийн одоо үнүүдэд мэдээж нөлөөлж байгаа. За дээрэс нь алтны үн одоо алтны үнд мэдээж нөлөө үзүүлнэ. За мөн валютуудын хувьд бол хатуу валют бол ам долларын өөрийнх нь ханшуул нэлээд сайжрах тийм чангарах юм үлээлттэй. За хоёр зүйл дээр гол нөлөө үзүүлдэг зүйл маань нөгөө хувьцааны зах зээл дээр бол ерөөхдөө одоо сөрөг хандлагыг үзүүлэх боломжтой гэсэн үг. Яагаад тэгэхээр ийм тодорхой нөхцөл байдал бол яг энэ одоо үүссэн байгаа нөхцөл байдлын хувьд илүү бусад төрлийн их усүр дээрээ илүү шилжих хандлагатай байдаг. За тэгээд хувьцааны зах зээл дотроо за энэ дефенсийн батлан хамгаалахын салбараас гадна одоо өсөх магадaltaй юм уу одоо хэвээр уналтыг одоо авахгүй үлдэх магадaltaй салбаруудын хувьд за тээвэр логистикийн салбарууд байж байгаа. За тэгээд дээрэс нь бас тухайлсан хувьцаа гэхээсээ илүү одоо энэ эрсдэл багтай үнцааснуудын сангууд буюу ETF-үүд бас өсөлтөө хадгалах юм багталтай байж байгаа гэсэн үг. За заас ам долларын ханш чангарах төлөвтэй байна гэдээ хэллээ. Тэгэхээр ойрох дорнодын энэ мөргөлдөөн эхэлснээс хойш ам долларын ханш бол 2 гаруй хувиар чангарсан үйлгүүнтэй. За эсвэргээр хөгжиж байгаа орнуудын валют бол суларсан үйлгүүнээ хадгалж байна. Тэгэхээр энэ нь бас ам доллараар санхүүжиж байгаа санхүүжилтийн одоо өртгийг нэмэгдүүлж байгаа ч гэсэндээ нөгөө талаас харах юм бол бас экспортлогчтой давуу байдал үүсэх боломжтой гэж харж болохоор байгаа шүү. Тэгэхээр валютын ханшийн үйлгүүн дээр та ямар дүгнэлт хийж байна? Тийм валютын ханш бол одоо нэлийн одоо бас чанга хэвээрээ үргэлжлэх юм хандлагатай байгаад байгаа. За тэгэд энэ нь юугаар бас илэрч байгаа нэхэр за одоо алтан дээр жишээ нь ингээд өнгөрсөн онд нэлээд өндөр өсөлт явсан шүү дээ. За тэгээд нөгөө дайн байлдаан ч юм уу яг ийм нөхцөл байдал үүссэн үед бол одоо хамгийн түрүүнд чангарах хэрэгтэй байлууд маань одоо чангарах хэрэгтэй зүйл маань алтны ханш байдаг. Гэтэл одоо эсрэгээрээ одоо доктортой хадгалагдсан хэвээрүүлж чинь. За энэ нэг талаас өнгөрсөн жилд нөгөө алтны ханш маань тодорхой хэмжээний өсөлтийг авсан байснаас үүдэлтэй. За нөгөө талаас хөрөнгө оруулагчид хаашаа мөнгөний урсгалаа хийгээд нэгдээс нэлээд амралтай. Өөрөөр хэлэх юм бол валютын ханш буюу ам доллар өөрөө нэлээд чанга байх хүлээлттэй байгаа учраас хөрөнгө оруулагчдын урсгал нөгөө алтны зах гэхээс илүү ам доллар руу нэлээд идэж явж байгаа. Тэгэхээр мэргэжлийн хөрөнгө оруулагч ч гэсэн яг энэ хүлээлтийг одоо аваад одоо мөнгөний урсгалтаа бас шингээсэн явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ам долларын одоо чангах нөхцөл байдал бол нэлээд бас хугацаанд үргэлжлэх юм төлөвтэй байгаа гэсэн үг. Сүүлд орчсон мэдээлэлээс харах юм бол Европын төв банк 2028 он хүртэл бодлогын хөв ерөөхдөө хിവэрүүлдэг гэж Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан дийл хийдийн засагчд харж байгаа шүү байна. Ингээ харахаар ерөөхдөө дэлхийн төв банкнууд бол хатуу бодлогоо цаашдаас үргэлжлүүлэн барих шинжтэй дүр зураг харагдаад байгаа. Монгол банкны хувьд та бодлогын хөв цаашдаа хэрхэн барих байна гэж ерөнхийдөө харж байгаа. За 2 дугаар сарын байдлаараа инфляц 6.5% божвол саарж ирсэн дүр зурагтай байна. За миний хөлөлт бол одоо Монгол банкны хувьд бодлогын хөвгээ бол одоо мөнгөний хатуу бодлого бол одоо цаашдаа хэвээр үргэлжлэх хүлээлттэй байгаа. За эндээс одоо хамгийн сүүлд баримтлсан одоо мөнгөний бодлогын шийдвэрийн дагуу бодлогын хүүг өсөхгөөс илүүтэй энэ маань хумих бодлого хэдийгээр явж байгаа мөнгөний хатуу бодлого явж байгаа ч гэсэн хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл нь бодлогын хүүг өсөхгүйгээр арай өөр хэлбэрийн арга хэрэгслүүдийг бас ашиглаа явж байгаа. Тэ өөрөөр хэлбэл нөгөө банкуд болон одоо банкны санхүүгийн байгууллагууд зохицуулалттай байгууллагуудынхаа үр орлогын харьцаан дээр одоо хязгаарыг нэмэгдүүлэх гээд арай өөр арга замаараас мөнгөний хатуу бодлогоодыг хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр бодлогын хүүн дээр эсвэл өөр арга замаар ямар харьцаатай энэ хатуу бодлогоо цаашаа үргэлжлүүлж баримтлах уу гэдгээс хамаарат явах бах. За гэхдээ бодлогын хувьд одоо ямарчаас ойрын хугацаанд бол буурах хүлээлт бол байхгүй гэсэн.